Сайн бацхан үзэгчтэй Амиза байна. Амизер Oh my god. A few moments later. Amizer reviews page-ийг ард нь хөтлж явуулдаг. Киноны тухай бичвэр бичиж оруулдаг залуу байна. Oh my god. Wow. За тэгэхээр өнөөдрийн дугаар бол 3 дахь дугаар. За 3 дахь дугаараараа юу ярих вэ гэхээр Монгол киноны тухай ярина. Окей. Монгол кинонд ямар кино вэ гэхээр Нийгмийн дайсан гэдэг киноны талаар ярина. Жил бүр 50-60 Монгол кино нээлттэй хийж байгаа гэсэн тийм албан бус тоо баримт харагдчихжээ. За тэгэхээр энэ 50-60 киноны 10-аад кино лав юу нэг томоохон хэмжээний кино гэж явж байгаа. Том кино гэдэг нь юугаараа ялгаатай вэ гэхээр за мэдээж продюсинг талаас найруулга, зохиол, жүжигчдийн кастинг, арын алба, production set design за бүхнээр бол нэлээд хөрөнгө мөнгө хайсан их мэдэгддэг. За тийм кино гэдэг бол том кинонд тооцдог. Тэгэхээр энэ жилийн том кинонуудын яг 2 дахь кино гэж явж байгаа бох Нийгмийн дайсан. Эхний том кино нь бол задлаагүй зэхээ орох бах. Тэр яг тэгэхээр 1 сард нээлттэй хийсэн санагдаж байна. Тэгээ араас нь 2 сард бол Нийгмийн дайсан нээлттэй хийсэн. За Нийгмийн дайсан бол найруулагч Гарам хаандын бүтээл. За найруулагч Гарам хаандыг бол бүгдээр одоо мэддэг болсон байгаа бах. Хэд хэдэн кино найруулсан. Хэд хэдэн кинонд бол жүжигчнээр ажилласан ийм уран бүтээлч хүн байгаа. За ямарчсан мань хүн өөрийгөө нэлийн versatile уран бүтээлч гэдгээ харуулж байгаа. За versatile гэж юу юм бэ гэхээр маш олон талын чадвартай гэсэн үг. Найруулна, зохиолоо бичнэ, тэгээс дүр дээр ажиллаж тоглоно. Тэр бүгдийг бодохоор мань хүн бол нэлийн бас хөдөлмөрч жинхэнэ яг уран бүтээлч хүн байгаа. Тэгэхээр өнөөдрийн кино бол нэлийн бас хүнд хүрсэн кино баг. Одоогоор нээлттэйгээ 2 сар гарсан болцсон байгаа. Тэгэхээр энэ киноны талаар ревю хийгээ ярьчихад бол асуудалгүй байхаа гэж бодож байна. За Нийгмийн дайсан киноны талаар жоохон оршил болгоо, жоохон танилцуулга маягийн юм бол эхлэе ярина. Контентын дунд хэсгээс төгсгөл хүртэл яг юу гарсан талаар бол яриа явах юм. Нэг айхтар спойлер бол хийхгүй. Гэхдээ би бичлэгээ таймстамп хийгээд нөгөө хамгаалчих болохоор манайхаа аль аль минутан дээр яг юу гарч ийн гэдгийг хараад за энэ киног огт үзээгүй хүмүүс үйл тэр сүүл хэсгийн үзэхгүй алгасчвал болно шүү. Тэр бол мэдээж таны сонголт. За юуны өмнө нэг юм хэлгээ манайхаа subscribe дараарай, лайк дараарай. Коммент хэсгээр манайхаа бас дараанаас ямар кино ярил маань гэдэг талаараа нээлттэй санал бодлоо бичээрэй. Энэ удаагийн дуурын спонсороор манай Funky Tiger дэлгүүр хамтран ажиллаж байна. За энэ бол миний ажилуулдаг дэлгүүр байгаа. Би өөрийнхөө хоёр тал дээрээ салбар дэлгүүрүүдийн бичлэгийг үзүүлж байна. За тэгэхээр манай дэлгүүрт бол тун зохирлог дажгүй үзэмжтэй уцнууд зардаг. За мэдээж том боломжийн үнээр худалдаалдаг байгаа. Манай хаяг хурд оруулалтын хажууд Tara Center-ийн 2 давхарт за мөн 13 дугаар орол Central Mall-ийн мөн 2 давхарт нь ажиллаж байгаа. За мэдээж энэ кинонд бол магтууштай зүйл бол маш олон байлээ. Зураг авалтын тэр дүрс шилжилтүүд, тэр камерын хөдөлгөөнүүд бол айгүй гоё байсан. Нилээн өндөр түвшний айгүй тийм шинэлэг байдлаар зураг авалтуудаа хийсэн харагдсан. Энгэрийн тэмдэг унах ч гэдэг юм уу, гадаа буун асуудлууд болоод тахад гол дүрийн жоох охин очиг гэрлээ унтраадаг ч гэдэг юм уу. Үйл явдлын дундуур гарч байгаа жижигэн тоглолтуудыг бол айгүй сайн тэр камерын хөдөлгөөнөөр харуулж илээ. За кастинг буюу жүжигчдийн баг бүрэлдэхүүний сонголт бол бас гоё уран бүтээлчд орсон байлээ. Авьяа жүжигчин Ариун Бямб, Батминд, Цэм Даюуш, Тод Гэрэл, Монголын орчуулгын киноны мастер, Монгол улсын гавьяа жүжигчин Оюун, Баленсиагийн ах Гансүх, рэпер Тришна, Ариун Бямбын тусах дээр тоглож байгаа тэр залуу болохоор найруулагч Гарам хаандын том хүү юм билээ. Хохирогч охины ах буюу нэлээд уур омог ихтэй залуу болохоор мөн адил найруулагч Гарам хаандын бага хүн юм билээ. Хоёр хүн бол хоёулаа өмнө бас кинонд тогложсон хоёр хүү байлээ. Том хүн бол Johnny Depp, Mark Rylance, Robert Pattinson нарын тоглосон Waiting for the Barbarians буюу Зэрлгүүдийг хүлээх үү гэдэг кинон дэр нөгөө ардын жүжигчин Гүршид Гуйтаг янданд хоригдж идэг нэг хүү байдаг шүү дээ. Тэр нь бол том хүн юм билээ. Харин бага хүн бол жүжигчин Амар сайхны тоглосон Эргэж ирэхгүй намар гэдэг кинон дэр тоглодог хүү байлээ. Ахмад Хуульчийн дүр дээр тоглосон ахыг бол би өөрөд нэг яал кинон дээр харснаа сайн санахгүй байсан. Бараг одоо анхны киноны болог гайхацсан чи хараа. Юу вэ? Бүр урлагт 40 жил орон нутгийн театруудаар ажилласан тийм Монгол улсын гавьяа жүжигчин цогт гэж хүн байж таарсан. Олон төдийлөн танигдаагүй ийм мундаг жүжигчид цаана ч бас бэдэ шүү гэдгийг бол харуулж илээ. Тэгэхээр энэ киноны бас кастинг ажил бол маш сайн хийсэн байна. За мэдээж жүжигчдийн тоглолт ярьсан дээр гавьяа жүжигчин Ариун Бямбын тоглолт бол бас янзын сайн тоглосон байлээ. Энийг бол мэдээж дурдах нь зүйтэй баг. За тэгээ Ариун Бямб жүжигчний эхнэр болон охиныхын дүр дээр тоглож байгаа хүмүүс бол айгүй сайн тоглож илээ. Ялангуяа тэр жоохон охин бол бас гоё тоглож илээ шүү дээ. Нилээн ирээдүйтэй харагдж илээ. За тэгээ энэ олон уран бүтээлчдийн тоглолтын найруулгыг бол хэн хийж байгаа вэ гэхээр мэдээж ерөнхий найруулагч болон туслах найруулагч нар базаа хийж байгаа бах. Киноны плот буюу агуулгын талаар товчхон ярихад за энэ кинон дээр аллаг болно. За мэдээж аллаг үйлцэн с ิจ гтэн бол баригдана.
За тэр с ижигтнийг нэгэн хуульч өмгөөлнө. Тэр нь ариун бямб. За дөнгөж яг өмгөөлж явах явц дээр тэр иргэний талаар сошиал дээр бол үнэхээр амар их сэвэлтүүд хийгдэнэ. За тэгээ нийгмээс бол нөгөө өмгөөлөгч болон өмгөөлөгчийн гэрийнх нь маш их дарамтыг мэднэ. Энэ их сошиалын дарамтны дунд өмгөөлөгч маань энэ иргэн дээр хэрхэн ажиллаж байгаа талаар бол товчхондоо гардаг байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ кино руу орцгоё. За киноны эхлэл бол тун даагүй, төгсгөл бол тун даагүй. За Монгол кинонд бол төгсгөл жоохон дутаачаад байдаг. Харин нийгмийн дэсний төгсгөл бол тун даагүй. Гэхдээ өрнөлтөөр жоохон дутуу санагцсан хэд хэдэн юмнууд бэлээ. Тэр талаар бол одоо ярилцах юм байна. Дэмил юм хийлээ те. Сэжигтэн залуу маань хэрэгэ үлээвэл баг ял шийтгэл аавна гэж яригддаг. За энэ мэдээж логик хөв тодорхой. Өөрөө хэрэгэ үлээвэл давж заалтах хэрэг үүснэ гэж яригдана. За тэгтээ энэ хэрэг нь амар онц ноцтой хэрэг штэ. Жинхэнэ нөгөө нийгэмдэр сенсац, сэвэлт зүгээр. Жинхэнэ нийгмийг цочруулж байгаа хэрэг. Энэ хэргийг ингээд би үйлцээ ингээд хэрэгэ үлээчихэр давж заалтах хэрэг нь хэр нааштай үүсэх юм бол энэ асуудал жоохон сонь санагдсан. Тэгээ нөгөө сэжигтэн залуу чи анханасаа манай өмгөөлөгчтэй уулзахдаа бүр өстө жинхэнэ гаж донтой алуурч шиг амар инээмсэглээл амар зэвүүн хараал. Тэгээ тэр байр байдал нүүрний тэр мимик хөдөлгөөн зүгээр яг нөгөө Тед Банди, Ричард Рамирезгээ цуврал алуурчтай байдаг шүү дээ. Яг тэднэртэй адилхан царай гаргаад байдаг байхгүй юу. Тэгээ эн чин гин буруу яг хийсэн үү хийгээгүй юу айгүй асуудалтай байгаа хүн шүү дээ. Тийм бежиж өмгөөлөгчтэйгээ тэгж ярих хэрэг байсан уу? Би одоо бас жоохон гайхсан. Мэдээж яг киноны ихэнд жоохон амттай болохгүй. Тийм тоглолтыг үзүүлсэн баг. Гэхдээ тэр чи яг логикийн хувьд бол жоохон учир дутагдaltaй санагдсан. Харин ч эсэргээрээ яг жинхэнэ үнэн мөннөө яриад бүр өстэй амар нээлттэй нөгөө өмгөөлөгчтэй бүхэн маа баабайгүй ярих ёстой шүү дээ. Ерөөсөө тгээгүй. За энэ бол нэгдүгээр асуудал. За хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр би жүжигчин Ариун Бямбын бүтээсэн тэр өмгөөлөгч залуугийн дүрийг бол жоохон Жими Маккил буюу нөгөө Better Call Saul-ын өмгөөлөгч байдаг шүү. Нөгөө Breaking Bad-ийн дүр. Яг тэр Жими Маккил шиг тийм гэмт хэрэгтнүүдтэй ойр ажилтдаг тийм сааралталын өмгөөлөгч юм болов уу гэж бодож ирсэн байхгүй юу. Гэсэн чинь үнэн эрэхтэй тийм байгаагүй. Маш тийм үнэн шударга ажиллаа хийдэг. Ажлаа бас маш сайн хийдэг, элдв асуудал орооцолддог. Тэгээ бараг 400-аад хэрэг дээр ажиллахдаа бараг 70-80% амар сайн ажилласан тийм өмгөөлөгч байсан. За гэртээ болохоор бас маш сайн аав байдаг. Охинтойгоо харьцаж байгаа байдал, тэгэл ажлаа тарж ирээл эхнэр хүүхдээ үнсэж байгаа харилцаж байгаа байдлаас харахад бол айгүй сайн аав, айгүй сайн нөхөр байх шиг харагдсан. Тэр гэртээ ярьж байгаа тэр жижигэн жокууд бол бас айгүй хөөрхөн санагдаж байгаа байхгүй юу. За би чамайг нэг үнсэлтээр шийтгэлээ энэ төр гэдэг чинь нэг тийм муухай юм ерөөсөө биш байгаа байхгүй юу. Мөгчдөд талаас нь бодож байгаа тийм саркастик те айгүй хөөрхөн л жок хийгээд байдаг байхгүй юу. Мань үн чинь болохоор өмнө нь ерөөсөө тийм онц ноцтой том хүнд гэмт хэрэгүүд дээр ажиллаж үзээгүй гэжээс. Тэгээд хамгийн анхны нийгмийг яг донслогож байгаа амар хүнд хэрэг дээр ажиллах үед нь эхнэр нь арын бүрэн дааж авч чадлагүй хойлоо болио гэтэргээд. What? Хүүхдээ аваад харьлаа гэтэргээд. За яг эмэгтэй хүнийг мэдээж ойлгож болох юм те тэр чи их хүн, эмэгтэй хүн тэгээ гэрт нь тий янз бүрийн юм дарамт шахалтууд ирж байгаа. Цонхыг ингээл чулуу шийдэж хаглаа лээ нөгөө хүмүүс. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн бол тэр нэг хэд хоног бол айгүй хэцүү өнгөрсөн байх. Гэхдээ л тэнд чинь нэг Монгол эмэгтэй, Монгол эхнэр хүний нэг тийм сэтгэлийн хат байдэн штэ. Тийм бол нэг харагдаагүй. Тэр чи яагаад вэ гэхээр өмнө айгүй бол хүнд хөнгөн хэрэг дээр ажиллаж исэн. Гэхдээ энэ удаагийнх нь бол хамгийн анхны амар тийм нонц ноцтой хэрэг гэсэн шүү дээ. Тэгсэн яг энэ хэрэг дээр нь л манай нөгөө гэрийн эзэгтэйгийн хатан нороо нь хууг авдаг. Тэгээ гэрлүүгөө явлаа, хүүхдээ аваа явлаа гэж бөө юм болдог. За тэр бол ч яг нэг нүг хэлэх жоохон асуудалтай санагдсан. Монгол эхнэрүүд яг нэг тэхгүй баха. Тийм юм дээр бол жиг үзэлцээл явах бах. За одоо дараагийн асуудал, гурав дахь асуудал. За энэ дээр яг Монгол аав нарын тэр харизм, тэр үр хүүхдээ гэсэн сэтгэлийг бол өстой амар дутуулаа хайцсан. Хохирогч охины аавын дүрийн хөгжүүлэлт төр өстой маш муу ажилласан. Монгол аав нарын харизм тийм амар сул дорой юу нэлээд эргэлзээтэй. Мэдгүй ээжийн дүр дээр гайгүй жүжигчин тоглолцсон нөгөө Цэнд аюу шиг тоглолцсон болохоор тэрэн дээр илүү анхаарал өгцөн үү байсан. Аавынхаа дүрийг жоохон хайцсан. Бараг аавах нь хийх ёстой юмыг нөгөө хүүн хийгээд байгаа байхгүй. Бид нар одоо бүгдээрээ нөгөө алдарт Mystic River гэдэг киног үзчихсэн шүү дээ. Тэрэн дээр нөгөө Sean Penn охиноо алдаад бүр яаж тэргээр үзэлцдэг вүлээ. Өөрийнхөө амнаас юу бүгдийг нэрсэлд оруулан биш. Охиныхоо хэргийн араас чихэн үзэлцээр байгаа дуусдээ штэ. Тэгсэн чи яг ингэ харьцуулаад харч манай Монгол аав хажууд нь тэр одоо хойд аав юм уу гэхээр хойд аавч тийм байхгүй дээ. Юун дээрээс би амар акцент таваад ингэ яриад байна гэхээр нөгөө өмгөөлөгчийн туслах нөгөө машин зарсан мөнгөө аваад хохирч охины гэрт нь очиод нөгөө мөнгө өгөх гэж оролддөө штэ. Тэгсэн чи аав нь гарч ирээд гайхаж харж байгаа л мөнгийг хүлээж аваад
Бараг орох гэсэн чинь цаанаас нөгөө хөрч охины ах нь гарч ирэл. Шууд нөгөө уутаа мөнгө чинь шүүрж аваад. Тэгээ нөгөө өмөлөгчийн туслахын араас хөөгөөл барьж авч зохиж мөхөөл мөнгөний шийдэл. Тэр бол бас амар омголон хүүхдтэй л шүү дээ. Тэр аав нь гэсэн чинь тэгэл гэрлөгөө орцсон. Араас нь юусаа гарч мөрч нөгөө хүүхд нь яасан ийсэнгүү харагдаж байгаа юу ч байхгүй. Магадгүй хит зөөлөн өсгсөн аав ээжийн тийм эрхүү тийм задарсан толгой болтыг харуулахыг зорьсон юм бол сайн мэдэхгүй байна. За нэг ийм асуудал бол болсон. За дараагийн асуудал болохоор манай хуульчид нөгөө хэрэг дээр ажиллаж явах үеэрээ бөө нөгөө дарамт шахалтанд ороод явчихад манай жүжигч Ариун Бэмбийн дүр болохоор тэр нэг алдарт Деважингийн шатын Сүнжүү Убагийн тэр дүүшинтэй эм ордог хэсгийг бол үзүүлсэн байгаа. Би бол тэрийг үзээд бол үндэ гайхсан. Тэр жүжигч Ариун Бэм дүүшинд ингээл бүр амар хямарсан зогсож гинт утсан дугаараад уцаа авч яваал. Дээрээс нь тэр дүүшний ус бүр ингээ урсаал байгаа штэ. Би одоо бичлэгийг тавьчихаа. За тэрийг үзээрэй. Тэр бас амар тийм сонь санагдсан ч хөвгшөлтэй юм шиг мэдгүй. За дараагийн асуудал болохоор манай өмүүлэгчнэр бол нэг найр хийдэг. За тэрэн дээр манай нөгөө өмүүлэгчийн туслахыг GS илүү C рүү гараад юм аваад иргээд тэр хавар манай нөгөө Ахмад хуульч тэгээ жүжигч Ариун Бэм хоёлоо өстө бүр нам согтцсон бүжгэлж идэг байгаа. Тэр чи одоо дэлгүүр ороо гараад их хооронд чи нэг 10-20 минут л болно ч үсрээл. Тэгээ одоо манайхан тэгж амар ууж сохтуу яг өмнө нэг жоох ууцсан байж болох юм. Тэгсэн чигсэн тэр хоёр чи өмнө нь бол ерөөсөө нүүр хагаралтаагүй. Тэгэл яг зөвхөн ажил гээл нэг хэдхэн хоног байдсан хүмүүс тэр нэг дэлгүүр ороо гараад их орон тэгж амар наастартаа уугаал бүжгэлж мүжиглээл те. Тэр бол жоохоо логикөө жоохоо ноото санагцсан. За яг шүүх хурлын өдөр гинтл манай өмүүлэгчд айгүй том чухал баримтуудыг яриад дэлгэждэг. Гэтэл яг хэзээ заамдаа тийм баримтуудыг дэлгэж ярих санаа сэтлээ олсон бэ гэдэг бас жоохон асуулттай санагдсан. Яагаад гэвэл киноны өрнөл явц дээр манай өмүүлэгч нар бараг ажлаа хийж чадчихсан уу юу? Нэг ажлаа хийх гээл ирэнгүүт эхнэр нь уцтаал ингэчлээ тэгчлээ гээл. Тэгэл за дахиад ажлаа хийдэг гингүүт охин нь ингэчлээ тэгчлээ гээл. Тэгээ манай хүн бол ерөөсөө тэгэл туслахтаа даатгаал. Тэгээ хажуугаар нь Ахмад хуульч нь ажил дээр унтаал. Тэгээ энэ бүх хугацаа яг тэр хэрэг дээр яг ажиллаж байгаа гол баримтуудыг олж байгаа. Тэгэл яг тэр нэг багаар ажиллаж байгаа яг тэр нэг crime mystery зүйлүүд бол жоохон дутуудсан. Өмүүлэгчийн тэр хитрхи тэр зовлонд гитгэрж байгаа тэр шаналлуудыг арай л их харуулсан. Ячидл тэр суруунтай бацаанууд яасан ч хараасан дарамтлалтын ямар ч амар задарсан үйлдэлүүд хийдیں۔ Тэр үйлдэлүүд нь бас жоохон цөмөрцөө яалтчгүй. Энийг өгнө жоохон тэр нэг өрнөл хэсэг тэр mystery crime thriller талыг нь жоохон харуулсан бол гэж яг үнэндээ бодогдсон. Тэгэл одоо ажиллаа хийж чадчихнуу да. Одоо яана тэр нэг шүүх хурал дээр одоо юугаа ярьж хуухаа маажна гэжсэн юм чинь. Гинтл том баримтууд дэлгэж яриалаг яриад гэсэн чинь бас хизээ заваараа бараг тэр туслахынхаа бүрдүүлсэн материалуудыг бараг уншаал ороод ирүүл гэж санагдсан. За тэгээ сүүлийн асуудал болохоор за рэпер Тришнагийн тоглолт бол тун давгүй байсан. Тэрийг бас онцлсон зүйлтэй баг. Харин дөрөв нь болохоор тэр чинь хамаатан биш юм уу? Нөгөө хохирогч охины би ч одоо бараг том ах нь юм болов уу гэж бодолсон. Яагаад тэгэхээр тэр киноны эхэнд нөгөө ахт нь очивол ахыг нөгөө тайвшруулаад чи ингэж болохгүй чи хитрхи ингэвэл чи шоронд орно шүү дээ ахын дүү өдр гэл амар яриалаад. Гэсэн чинь үүний эрэхтэй хамаатан биш үүдэг. Зүгээр л тэр жагсаалыг зохион байгуулж байгаа бас тэр сэвэлтүүдийг хийж байгаа хүн байж таардаг. Яг гоо дүр дээр нь гэхдээ том твист байдаг л да. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэр ч бас нэлээд логикийн асуудал ч дээ. Жохоо холоос сэвэлтээ хийгээл тэгэл явдаг байтал чинь тэгэл дунд нь ороод хутгалдаал бүр гэр бүлийнхэн гишүүн юм шиг бүр ингээл тэгж яваал. Тэг хэрэг өндөө байсан уу? Тэр бас жоохон тийм логикийн хувьд бол жоохон асуудалтай санагдсан. За ингээд надад мэдрэгдсэн асуудлуудын хувьд бол нэг иймэрхүү байлаа. Гэхдээ киноны хувьд бол тун давгүй кино. Яг өнөөгийн Монголын нийгэмд бол бас хэрэгтэй кино энэ чинь хэлэх гэсэн санаатай, дуурсан мессежтэй ийм кино байгаа. За тэгээ ревювнийхээ эцэст нь хэлэхэд нэг магтууштай зүйл нь Монгол кинонд төдийлөн харагдаад байдгүй тун давгүй сонирхолтой төгсгөл хийцэн. Заавал тэгээ нэг бүх юм тодорхой болцсон, хандсан баг чи ингээл бүр сунжруулаад үзүүлээл эдэн штэ. Тийм бол болоогүй. Хариуст яг жигэн зогсох газар нь зогсоож чадсан байлээ. Тэр бол яг нэг том магтууштай зүйл л дээ. За тэгээ өнөөдрийн дугаарын ревювээр нийгмийн дайсан киноны талаар ярьлаа. Анхны бас Монгол киноны ревю болон байлаа. Тэгээ манайхан тэгээ лайка дараарай, сабскрайба дараарай. Бас комментээр сэтгэлдээ бичээрэй. Дараа ямар кино яриулмаар байна. Бас нээлттэй хийж болно шүү. За тэгээ энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.